Жүүл барин усан доогуур 20,000 бээр аяснана. 1-р хэсэг 6-р бүлэг. Хар хурдаараа. Ахмадаас эхлээд галч хүртэл ажлын байр орхиод хашлаг руу гүйлдэв. Энэ тас харанхуйд Канадэр яаж юм олж харсныг би гайхна. Гэхдээ тэр андуурсангүй. Хөлгөөс 2 кабельтийн зай далайн ус дотроосоо гэрэлтэх шиг болов. Мангас усны мандал дээр ойрхон амрах бөгөөд олон Ахмадын тайландаа дурдсан өнөөх алдарт хурц гэрлийг гадагшлуулна. Ингэж хурц тод гэрэлтийн тулд тэр амьтан ямар их эрч хүчтэй байх ёстой нь ойлгомжтой. Гэрэл цацруулах тэр зүйл урт навчин тамхи шиг хэлбэртэй юм. Голын бүдүүн хэсгийн гэрэл бүр хурц бол 2 үзүүрлүүгээ бүүдийн. Хөлгийн нэг офицерын хэлсэн шиг паспортдог эгэл биетийн бөөгнөрл биш, харин цахилгаан гэрэл байсан юм. Бас нааш цааш хөдлөх агаад удалгүй хөлөг рүү төглөө. Хүмүүс сандарч твтгэд Ахмад ухрах тушаалыг 50 болгов. Хөлөг хурд нэмж гэрэлтэх зүйлээс холдохоор ухасгийв. Гэтэл өнөөх амтан харин бидэнтэй тоглоод байх шиг. Манай хөлөг асар хурдтай холдсон ч тэр яд хэмгүй гүйцэв. Цахилгаан цацрагийн тойрон зурж татуулан хөлгийг тойров. Тэгснээ буйхаа галт тэрэг яндангаас очтой утаа хайж давхих шиг усан дээр паспорттой мөрвөлтийн биднээс холдсноо эргээд аимшигтай хурдан ойртлоо. Бараг тулж ирснээ гинт бүх гэрэл нь унтрав. Ус руу шумпсан бол алгуур бүүдих ёстой. Гэтэл чийдэн унтрах шиг гинт таг харанхуй болох нь тэр. Тэгээд давж цовхрох юм уу? Усан доогуур шумбах мэт нэг л мэдгэд манай хөлгийн нөгөө тал гарсан байв. Хизээ мүдгүй мөргөлдөж мэдхээр юмсан ч манай онгоц тулдаанд орох биш зүхтаад байхыг үзээд би гайхсан юм. Би мангасыг биш мангас бидний хөөж байна. Бид мангасыг биш мангас бидний хөөж байна. Намайг энэ тухай дургуйцсан хэлэхэд Ахмад хариулв. Хэнтэй тулдах гэж байгаагаа мэдэхгүй байж шөнийн харанхуйд хөлгийг эрсдэлд оруулж чадахгүй. Гэгээ орохыг хүлээе. Үзвээс энэ авраг далайн хэрс цахилгаан цэнхтэй бололтой. Тэгвэл бурхны бүтээсэн хамгийн амар амьтан юм. Сэрэмжтэй байвал зөвхөн гэлээ. Хөлгийн баг энэ шүн унтааг нь ойлгомжтой. Гинт хурдаар гүйцэхгүй тул хөлөг алгуур уршлахад далайн хэрс бас залхуутай хөвч биднийг орхисонгүй. Шүн дунд гэвэл унтрах шиг гинт алга болов. Цагийн дараа чихт өдрөн мэсгэрийн хадаад хүчрхэг усан ориглоор холгүй олгоод нээдлэнд харанхуй руу шунамхаа ширтэн ярина. Энэ нисгэрээ яг халимны дөө мөн. Гэгээ оронгууд би заваар төхөж очоод түнд хэлэх үгээ хэлнэ гिचгээд жадаа хурцалж гарав. Тэр хооронд өнөөх амтан үе гэрэлтэж сүүлээр ус алгадан уухай байгаа нь сонсогдно. Хөлөг дээр харин торжаад гарвагч задардаг сумтай бүүгээд халимтай дулдахад хэрэгтэй бүхнийг бэлдэнэ. 6 цагт гэгээ оронгууд далайн хэрсний цахилгаан гэрэл унтрав. Даанч 7 цаг гэхэд өтгөн ман татаад юу ч харагдхаа болсон юм. Бидний хичнээн гонсой жуурсныг таах төсөөлөх байлгүй. 8 цагт манай сарнаж эхлэнгүүт хөлгөөс бүтэн хагас бээрийн зайд усан дээр ямар нэг урт бит үзэгдлээ. Сүүл орчмын ус хөөсөрч түүнийг явсан замыг заана. Хөлөг дөхөж очиход 250 бууд хүрэхгүй урттайг би олж үзв. Энэ үед хамар орчмоос 2 усан баг нь босч 40 м өндөрт ориглон шүрстэс цацна. Ахмадын тушаалаар манай хөлөг хар хурдаараа адгуусаг чиглэв. Өндөр даралтаас болоод уурын тогоо салгалж 2 яндангаар хар утаа багшран олгойдно. Адгуус мөн ижил хурдтай холдоно. 15 минут хөөцөлдсөн ч манай хөлөг адгууст алхамч ойрцсонгүй. Канадэр яаж хийгээд ойртвол жадаа шидэхээр зэхэн хөлгийн хамарт байраа эзэлжээ. Дахиад 1 цаг хөөцөлдөхөд бас өчүүхэн хүрдэн гарсангүй. Дэлхийн хамгийн хурдан байлдааны хөлгийн хувьд энэ үнэхээр доромжлол юм.
Ахмад тоогоог нэмж галлах тушаал буулгахад би энэ янзаараа манай хөлөг төрүүлж дэлбэрээд агаар цацагдах бололтой гэж зарцтай хэлвч дотор Ахмадыг дэмжиж байсан юм. Хөлгийн эрэг хамаг шураг салгалавч чичирч яндаг утаагаар хахна. Даан чадгус мөн адил хурдаар холдож зүхтаа зогсохгүй бүр тойрч давхиж хор шар малтна. Ахмад эцэст нь галлах тушаал буулгалаа. Эхний сум навж нисээд усанд буув. Дараагийн сум алгуусын онсон ч халтарч байгаад бас усанд унлаа. Юу вэ? 6 ямах зузаан хоёртай адгуус юм уу гэж буучин аслав. Харанхуй болтол энэ янзаар хөөцөлтүүд үр дүнгүй болсон тул манай аялал ингэсгээд хийгээд дуусч хараал идсэн адгуусыг дахиж харахгүй нэ гэж би бодов. Гэтэл тийм юм болсонгүй. Оройн 10 цагт цахилгаан гэрэл дахин асаад өмнөх оройн шиг хурц гэрэл ярав. Далайн хэрэгс хөдөлгөөнгүй хөвтөх нь өдөржин зүхтаад ядарч унтсан бололтой байдаг. Ахмад адгуусыг сэрэлгүй гитэж ойртох тушаал буулгаж нээдлэнд хөлгийн хамарт байрлалаа дахин эзэллээ. Адгуусанд ердөө 20 фут ойртонгууд Канадэр аимшигт ядаад аллан шидэв. Төмөр мөрөгтөө төстэй ханхих дуугарлаа. Цахилгаан гэрэл тэр дороо унтарч 2 авраг усан баг нь олгойцсноо хүчтэй ус хөлгийн тавцан дээр бууж таарсан бүхнээ хугалж ивдэн хүмүүсийг тарааж шидэв. Аимшигтэй тар нэрхэх дуугараад миний бие хашлаг даван нислээ. Окей, ингээд 6 дугаар бүлгэн дуусч байна. 7 дугаар бүлгэн уншихгүй байх. За уншия да. 7 дугаар бүлэг үл таних халим. Би усан дуунаж баламгцсан ч ухаан алдаагүй юм. Тэр дороо мандал дээр хөвөн гарч ирээд миний унахыг харж аврах зэв илгээсэн эсгийг мэдхээр хараачлав. Тас харанхуйд ямар нэгэн хар цуллаг дорн зүгт одохыг үзвэл онгоц бололтой. За туслаарай гэж байдгаараа бахираад ус зайлгэж эхэлтэл хин нэгний батчанга гар намайг татаад чихэн дээр дуугарлаа. Ноён та миний мөрөн дээр тулбал хөвгөхөд амраа байх болно. Консул чи бас усан дунаа юу? Хөлөг онгоц яасан бэ? Би таны унахыг хараад араас нь үсэрсэн. Ус руу харах үед сэлүүр сэнс эвдэрчээ гэж хашгирахыг сонслоо. Мангас соёогоороо цөм зөгсөн байх. Хөлөг онгоц удирдлаггүй болсон. Ингээд үхдэг байж магадгүй. Гэхдээ бидэнд үхтэл хитэн цаг бас бий. Тэр хооронд юу ч болж мэднэ. Тэр хутаг гаргаад миний хувцсыг хүү татаж шовтлов. Би ч бас адил үйлдснээр хоёул усан дээр нүцгэн хөвж үлдлээ. Тэглээгээд нэгэнт жолоодлоггүй болсон тул эргэж ирч чадахгүй. Зэвд таарч мэднэ гэх ганц найдвар үлдэв. Тэгээд хитэн цаг магадгүй үүр цайтал усан дээр тисч үлдэхийг зорилоо. Нэгэн дээш харан гараа ингэртээ авч хөлөөжийгээд амрах хооронд нөгөө нь түүнийг түлхэн урагшлана. Шөнийн 1 цагийн орчимд бүр мөсөн ядарч туйлдаад хөл гар чичирч эхлэв. Консул намайг тулвч удалгүй өөрөө тамирджээ. Усны мандал дээгүүр өнгийн харвал хөлөг онгоц 5 милийн зайд хөвж явна. Зарцсан маань дууслаарай гэж хашгирлаа. Гэтэл хариуд нь хүний дуу сонсогдов. Бидэнтэй адил усан дунсан хүн юм уу? Эсвэл эрэлт гарсан завинаас хаадав. Консул намайг урагш түлхэнгээ байс хийгээд дуудаж ашиглахад өнөөх дуу улам нойртож сонсогдно. Даанч миний чих шуугаж тамир тэнхээ барагдаж амаа хаач чадалгүй ус залглаад хахаж цацав. Даарснаас яс янгэн. Тэгээд би авралгүй живлээ. Гэвч тэр доор ямар нэг хатуу юм тулав. Дараа нь намайг усны гадраг руу дээш өргөж гаргахыг мэдэрч амьсгаа аваад ухаан алдсан юм. Намайг сайтар үрж зүлгсэн бололтой. Сэхээ орж нүдээ нэв сарны гэрэлд эхлээд консул дараа нь нээдийн царайг олж үзсэн юм. Би ч бас усан дунсан. Гэхдээ та нарыг бодвол азтай байлаа. Яагаад гэвэл өнөөх авраг далайн хэрсээ шууд зайдалж өргсөн. Тэгээд миний жад түүний арьсыг яагаад цоолж чадахгүй халтарч ойгоод байсан нэг ойлгов. Тэр ган хуйхтай юм гээч. Гэхдээ би энэ амьтны нуруунд дээр 3 цаг хөвтөж байгаач тэр амьдын шинж үзүүлсэнгүй.
Түүний яриа миний оюун ухааныг шууд саруус гэж орхилоо. Би ч бас тэр амтны нуруунд дээр онож буусан аж. Тэгээд хөлөөр дэвсэлж үзэхэд амтны арьс зөөлөн биш харин ган төмөр мэт хатуу байв. Матар юм уу мэлхий шиг хуйгт амтан байж болох уу? Бас л үгүй. Яагаад гэвэл хайрслаг биш гүлгэр гадархтай юм. Цохиж үзвэл төмөр шиг хангина. Гайх зүйл угаасаа төмөр хуудсуудыг хэлхэж бүтээсэн байна. Эргэлзээ алга. Бидний далай мангас гэж бодоод шинжлэх ухааныг мухардалд орж далайчдын цөлсийг хөөргсөн тэр зүйл хүний гарын бүтээл аж. Хэрэг би үлгэр домгийн гимээр амтан харлаа гэхэд ингэж гайхахгүйсэн. Учир нь хүний гараар бүтсэн байх байх боломжгүй. Гайхамшиг гэдэг шал ондоо хэрэг. Энэ хөлөгд ямар их хурдтайг бид мэднэ. Тэгвэл хүчрэх хөдөлгүүртэй байх ёстой. Хөдөлгүүрийг хүн залж удирдна. Өөрөөр хэлбэл бид аврагдчихъя гэж би баярлав. Энэ үед миний ярианы үнэнийг батлах гэсэн мэт уран зүйн гимээр хөлгийн хитэг хавьд түчигнэх дуу гараад урагшлав. Би хамар хэсгийн 80 см орчим өндөр сэртэнгээс арай ядан зуурч амжлаа. Усан дээр хөвж байвал ч яах вэ? Гэтэл шумбаг хаваас миний арьс сохор зоосны үнэгүй болно гэж нээд нэргэн. Хөлөг доторх хүмүүстэй нэн даруй харилцах хэрэгтэй. Даанч хичнээн тэмтэрч хайгаад ямар нэг нээлхий нүхсөв хоолой алга төмөр хуудасны захыг нягт эмзэх ган товруунаас өөр зүйлгүй. Нэр шумбаг хаваас тэгээд дуусахдал бидний аминаас хөлгийн үл таних залуурчаас хамаарна. Хэрв химийн аргаар хүчил төрөгч гаргадаггүй бол цэвэр агаарыг нөөцөөс хэлбэхийн тулд үе гадрах дээр хөвж гарах ёстой доо. Тэгвэл агаар сорох ямар нэг нүхсөв байж л таарна. Үүрийн 4 цагт хөлөг хурдаа нэмсэн тул бид гүлгэр гадрах дээр арай ядан тисч нээдийг тэмтэрч олсон зангууны цагирагнаас чанга зуурна. Бидний эргэн тойронд ус догшорч салгилна. Усны чимээ баг зэрэг намтахад ямар нэг их шиг аюулгүй сонсогдож байв. Өглөө болж манан сарнхийн алдад хөлөг шумбаж эхэллээ. Бид сандарч твдэн бүрээс төмрийг балбан хангинуулж гарав. Сэлүүрч сэнсний чимээ давж гарах дуу алга. Аз болоход шумбалт гинэт зогсов. Дотроос түгжээ хяхарч мултрах чимээ гараад нээлхий сөхтлөө. Нэг хүн шагааснаа ойлгомжгүй хашгирангуут нүд ирэмх зур алга болов. Дараа нь нээлхий дахин онгож нүрээ битүүлсэн 8 бедрүүн залуу гарч ирээд биднийг нотогсж авч орсон юм. За ингээд 7 дугаар бүлэг дуслаа. 6 7 дугаар бүлэг байлаа. За тэгээд таалагдсан бол лайк болон subscribe тавьчаа дараарай. Их лайктай байх юм бол хурдан, бага лайктай байх юм бол удаан. Яа. Тэгэд гинт алга болсон шалтгаан гэвэл миний утасны микрофон эвдэрсэн. Тийм болохоор утас маань сүүлдээ амар эвдрээ. Тэгээд уцаас өлөө тэгээд зарим нь удаа эсрэтл. Одоо би энэ рекорд 2 дахь өчөж байгаа байхгүй. Өмнө нь бас нэг бичсэн байсан. Гэтэ нөгөөх нь яагаад чи хоолой сонсохдохгүй байсан. За тэгээд баяртай таалагдсан бол лайк болон subscribe тавьчаа дараарай. За тэгээд баяртай.